Миний сонголт. Миний сонголт. Миний шинэ дугаар Skytel компани хэрхэм танд дараа төлбөр үйлчилгээний онцгой нөхцөлийг санал болгон энгийн дугаарынхаа бүртгэлийн хураамжийг 100%, азийн дугаарынхаа бүртгэлийн хураамжийг 50% чөлөөллөө. Мөн дараа төлбөрт шинэ нэмэлт хүрт өчигдрийн хязгааргүй Facebook ирэх болон 2 шинэ урьдчилсан төлбөр дугаарыг таны сонголтоор бэлгэлэнэ. Таны сонгосон дугаарууд 2015 оны дуустал тантай хязгааргүй холбогдно. Skytel. Бидэнтэй California Fitness. Хүн бүрт боломж үргэлж байдаг. Banaqua усан танд эрүүл байж боломжоо бүрэн ашиглахад туслах болно. Banaqua боломжоо усал. Өчигдөр өнөргөө үзэгчтэй MNB спорт цугтаа хамт байгаа та бүхэнд баярлалаа. Time out нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болж байна. Өнөөдрийнхөө нэвтрүүлэгт 2014-өөс 2015 оны үндэсний суперлигийн аврах дундгав Алиастыг харцгуул багийн хоёр ихэр цамхаг. За Монголын сагсан бөмбөг яг одоо үед хамрад хамгийн шилдэг ослол бол Бодролог харцгуул багийн ахлагч мөн одоо ирсэн тоглогчдыг урьж оролцууллаа. За хоёр тоглогч маань хоёулаа авлуус хэмжээний мастер, дээрэс нь лигийн авраг. Одоо лигийн 2 дахь авраг уу? Миний хувьд лигийн 2 дахь авраг болж байгаа. Тэгтээ харцан баг тоглоод хоёулыг нь авч ирсэн. Тэгээд аврагч 2 дахь авраг нь нэг эхнийг болохоор 2011 онд Нежирсээс харцаг гэж явахад авч ирсэн. Одоо бол Алистег харцаг гэдэг авч байна. За тэгвэл шинэхэн олон улсын хэмжээний мастер Бодрологын хувьд лигийн хэд их авраг цолвэ? За миний хувьд бол лигийн 3 удаагийн авраг 2010, 2012, 2015 гэсэн 3 өөр багаас авраг болж ирсэн. Тэгэхээр 3 удаа лигийн авраг болсон байна. Ер нь зүгээр спортын хүмүүсээс тамирчдаас ингэж асуудаг олон байдаг л да. Энэ олон 3 удаа авраг авсны чи аль нь илүү одоо амттай байвч гэдэг юм уу те янз бүрийн ингэхүү асуудал байдаг. Би зүгээр ингэж асуумаар байна. Хамгийн сүүлд авсан болохоор мэдээж энэ жилийн авраг цолч нь онцгой байж таараад. Гэхдээ өмнөх 2 авснаасаа илүү их хүс хөдөлмөр гарсан уу? Арай илүү авахд хэцүү байв уу? Энэ авраг цол дахиад аврагын авсан дээр зогсох. Энэ жилийн авраг бол өмнөх 2 жилийн аврагаас бол хамаагүй бас их хүс шаардсан. Их сэтгэл гарсан. Их багтаа бас сэтгэл их өөрийгөө зориулж те багийнхаа тамирчтайгаа нэгднэлж бас тэгж авсан сайхан амттай авраг. Тэгэхээр багийн ахлагч хүний хувьд ер нь зүгээр багийн сэтгэл зүг одоо тогтмол нэг төвшөнд баримж гэдэг юм уу баг зэргийн уналтанд орсон үед багийн ахлагчаас их юм шалтгаалдаг баг. Тэгээд өөрөө ер нь хэр одоо ярьдаг багийн ахлагч юм болоо хувцас хөрөнд бэлтгэл дээр их ярьдаггүй эсвэл зүгээр талбай дээр үзүүлж байгаа тоглолтоороо бүгдийг дагуулахыг хичээдэг юм болоо. За ер нь бол би одоо багийнхаа тамирчтай гэх юм бол ямар тамирчтай яаж харьцах вэ гэдэг тус усноос нэг үрчлээ харьцдаг. Арга барилтай гэх юм. Тэр нь яагаад гэвэл юу л да одоо манай бидний одоо үеийн тамирчин те одоо Эрбаттар гэдэг эдгээр залуучтай би юу ярих бол мэдэн те эдгээр залуучтай нэг ярих шаардлага байхгүй. Бид нар өөрсдөө хожихыг хүсэж байгаа. Харин залуу тоглогчтой бол байх шаардлага тавьдаг. Тоглолтын явцад бэлтгэл дээр легионер тоглогч нартай бас шаардлага тавьдаг. Дараагийн асуудлыг одоороос асуумаар байна л да. Олон жил тоглолцлоо бас ер нь зүгээр одоо карьер
уналтанд орж ийн гэж би хэлэхгүй ч гэсэн хүрх ёстой өндөрлөгтэй бол хүрсэн болов гэж бодож байна. Тэгээд зөөр өдөр тутмын бэлтгэлээр хийдэг бэлтгэлийн явц яаж явдаг юм бол тэгээд яг өөртөө ч адилхан одоо багч нь доороос гарч ирж байгаа шинэ залуу самрын тоглогчид би Дорж Дамбыг бас сонсдмаар байна гэдэг. Канадын сүүлийн 6 дахь тоглолтын дээр маш хэрэгтэй оноонуудыг явуулчихсан. Тэгээд бэлтгэлээр эдгээр одоо залуу тоглогчтойгоо хамт бэлтгэж өөрийнхөө бэлтгэлийн хангаас гадна тэдэрт бас чиглэл өгдөг гэж магадгүй тийм. Тэглэгээ хаа. Одоо харцаа багтаач одоо 29 оноос хойш зүтгэж байна. Тэгээд сүүлийн 4 жилийн багаалгач тэгээд удаах багаалгач одоо боловлох шийдэл ирсэн байгаа. Энэ жил маш сайн ажилласан. Тэгээд ер нь самрын тоглогч хүн ямар байх ёстой вэ те. Тэр нь бол ер нь их дайчин чанартай тэгээд нэцшгүй хүчтэй тэгээд хамгийн гол ухаантай хэрэгтэй. Хизээ хаана ямар үйлдэлээ яаж хийж явах ёстой вэ гэдэг бас хэлж явах ёстой. Тэрийг өөрөө ч мэдэрч явах ёстой. Тэгээд ер нь бол би ер нь их ярьж тоглодог юм л да. Ер нь ингээ тгий ер нь багийн ахлагч явахтаас ер нь одоо ч юм шиг ярьдаг. Хамгийн гол хүн ярилцчааж ойлгостой тэрийг мэдэрдэг би нэг мэдэрдэг болохоор. Багийн дүүнэрт бол ер нь бол яг л сая дүүний хэлснийг бас лайг давч хэлдэг. Ер нь бол байнга л бэлтгэл ярьсан та нар эн чинь буруу эн чинь болохгүй байна те. Зэмбэлж буруу шааж ерөөсө загнадгүй. Буруу юм хийсэн чинь очиод толоог нийлээд үгүй наа чинь буруу дахиад чи нэг шидэд хийх бол очиод хамгаалаад навангөө биднэрт авдаг ч. Тэгээд тий адаагаас боломж байна чам. Ягаад гэвэл цаг дуусаагүй. Цаг дуус бид нар явах хэрэгтэй. Бид нар урагшаа авны дээрээ хэлдэг. Тэгээд дам бол ерөөдөө бас манай төвөнгүй бүгд харбагаас нь мэдэн тэгээд нэг багт одоо бас яг адилхан тоглож байна. Тэгээд манай хүн чинь ер нь тэгээд цэлэнээс гарч тоглосон ч тэр гараанд гарч тоглосон ч тэр ер нь яг л тэр тоглолтоо үзүүлдэг. Тэгээд манай дүүнерч ер нь багийн сэлгээний тоглож байна, гарын тоглож байна. Бид нэр тех тийм сэлгээний гараа нэг гэх тийм ялгагддгүү. Ер нь хинч гараадсан тэрийг хийх ёстой гэдэг мэдж байгаа тийм. Төхөө тоглож чадвартай. Энэ жилийн бүрэлдэхүүний үед би тоглолтуудыг үзээд харж байхад бүх байрлал дээр хамгийн сайн сэлгээтэй баг нь харьцаагааг байсан болов гэж бодож. Тийм ч учраас плей-оффод энэ танай багийн илүү давуу тал болж байсан болов. За харин багийн хоёр лидерийн хувьд одоо хоёр илүү ярьж сэтгэл хөдлөлөө ил гаргаж талбай дээр тоглодог бол болордлого илүү чимээгүй ч гэсэн бус юмараа байлнаа нэг хоёр ялгаатай лидер мэн. Тэгээд би нэг яг сая ингэж ярьцсан сууж байгаа нэг юм асуумаар санагдлаа. Яг багийн ахлагчийнхаа үүрэг ролыг боогж шилжүүлж өгсөн яг тэр явц ер нь яаж болсон юм болоо. Яагаад одгийн одоо би ер нь ингэ шилжүүлэх ёстой байна гэж шилжүүлсэн юм бол яг энэ ямар үйл явц болсон бэ? Энэ үйл явц бол их уртуг боллоо ч гэдэг тий баг шилээ. Яг зүгээр ерөнхийд нь хэлэхэд бол юу ах гээд явж сурахаар болсон автолсуудыг гэрүүл явж сурахсан. Тэгээд багийг орхиж явах нь бол тодорхой болсон. Тэгээ бас үлдээхэд төрөө маань бас явах болсон тий. Тэгэл яг боог маань одоо яг одоо багтаа үлдэж байгаа ганц ноён нуруу дээрээс нь бүх ачааллыг үүрч чадах чадвартай. Тэр хүн маань болж харагдж байгаа угаасаа багаас харахад бусд маань ч гэсэн тэгээ муу тийм залуучууд биш. Гэхдээ тэр хүмүүсийг чинь бас толгоолоод аваад явахдаа хэлгүй хэлээд явж явах хэрэгтэй хүн байсан. Тэгээд энэ ч Аз надад тоглож байгаа шүү цаашаа үржлээд явах гэсэн болохоор түрүүжлийн үлрэлийг дуусгангуудаа шууд ер нь бол ойлгомжтой болчлоо. Одоо явах нь ойлгомжтой болчлоо. Одоо яг хэн байх хэрэгтэй вэ гэдэг үгнээс ярилцж эхэлж ирсэн. Тэгэл ер нь тэгэл явж үж үр дүн маань зөвч сонголоо, зөвч үр дүн гарч ийн тэгээд маш их баяртай байна. Энэ чамд нэлээд сэтгэл хөдлөм салтын үйл явц болсон гэж би сонссон. Эхнээсээ ярьжсэн тэгээд одгийн Монголын шгшгийн бүх тоглолтыг дуусгачаа сүүлийн тоглолтоо дуусгачаад явсан уу те? Тэ сүүлийн тоглолтод бол олж чадаагүй, сүүлийн 3 тоглолтод олж чадаагүй. Хятадтай тоглож аваад шагаагаад аль шигцээ. Тэгээд бичлэг бол бас үлдсэн тоглолтод олж чадаагүй үндсэн. Тэгтээ явцсан гол зооноос гарах хожих хөстэй багууд дээрээ те хамт шгшаагийнхтаас хамт байж чадсан. Тэгээд шгшаагийн залуучууд аюу бас нэг тийм бас 500 жил бас хамт нэг баг бол явцсан болохоор хавьд би нэг ойлгодог, би нэг авчир мэддэг болцоос нэг баг шиг болцоос болохоор бас орхиох бас хэцүү байсан. За болордлого тэгвэл багийн ахлагчийн үүрэг энэ одоо хүндтэй ажлыг гэх юм уу одоо үүрэг хариуцлагыг үүрээд одоо ингээд чамд шилжүүлээ гэхэд хамгийн түрүүнд тухай бодож байсан болов уу гэх юм. Ер нь за юу лээ чинь эргэлзэх юм бол байгаагүй байлгүй дээ. Эргэлзэх юм төрж исэн л да. Эргэлзэх бол. Гэхдээ чадна гэж бодож байсан. Би ч бас өөр нэгэн зорилготой бас
хэдэн залуучтай багийнхаа залуучтайгаа нийлээд амжилт гаргахыг хүсдэг. Тийм болохоор бас нийлээд залуучтай уриалаад амжилт гаргая, авраг болъё. Тийм бодлоос. Тэгвэл удирдлагын дундуур багцсан тохиолдсон нэг хожигдлийн цуврал хэсэг уналтанд орсон тэр үеийн нөхцөлөд ямар байсан талаар асуумаар байна л да. Тэгээд яг тэр Америк тасалжуулагч ирээд танай багт нэг мэдээ системийн өөрчлөлт орсон. Тэгээд зарим нэг тоглолтуудаас би харж байхад хожиж боломжтой тоглолтуудыг төгсгөл сайн хийж чадахгүй унжсэн нэг ийм хүү тохиолдол харсан. Харин зүгээр тэр Америк тасалжуулагчийн тамирчтай таних хугацаа хангалттай байгааг болоод тэрнээс биш тэр тасалжуулагч хийжсэн хэрэгжүүлсэн тактикуудыг би тийм буруу тактикуд байсан хэлмээр байна. Тэгээд яг тэр үед багт юу н ямар уур амьсгалтай байв. Энийг эргүүлэхийн тулд юу хийсэн бол 5 дараалж хожигдоод тэрнээс хойш яг одоо зүг замд ороод явсан гэж санаад байна. За тэр үеийн уур амьсгал гэвэл багийн хувьд бол маш хүнд байсан. Тэр нь болохоор яагаад гэвэл шинэ дасгалжуулагч ирсэн. Манай легионроо бас легионор тоглогчд манаас доктортой яг шийдэгдсэн юм байхгүй. 2-3 легионор ирсэн. Тэгээ ирж буцсан. Тийм үе байсан. Тэгээ дээрэс нь гадаад дасгалжуулагчийн систем манай багт бас таарахгүйсэн. Яг нь хэлэхдээ манай баг бол шидэлтэн дээр тулгуурсан баг бол биш. Самбраар доороос гаргах ч юм уу тэгжээ шиддэг. Тэгэхээр шууд тийм шидэлт хийдэг баг бол биш. Тэгээ тэр дасгалжуулагчийн систем болохоор ерөөсөн шидэлтэн дээр тулгуурлаад тэгээд бас тоглогч нараа бас сайн танихгүй байсан л дээ. Миний нэг анзаарсан юм Ахмад туршлагатай тоглолтоос илүү залуучуудын тоглолт байгаа нэг байдал анзаарчихсан. Гэхдээ залуучуудыг тэгж тоглуулад байгаа нь бэлтгэл дээр өсөлтөөнөөс хэн илүү харагдж байгаа хүмүүсийн талбайд гаргаж тоглуулад байна уу гэж анзаарсан. Тэгээд за Америк дасгалжуулагч явлаа. Шинэ дасгалжуулагч Алтан очир яг гардаад аваад хэллээ. Эндээс юу нөөцлөгдсөн юм бол би тэрийг л гайхаад байна л да. Туслах дасгалжуулагч байхдаа Америк дасгалжуулыг чи хэрэгжүүлэх гэж байгаа бүх юм тааналтайг хийж өгöd байгаа шүү дээ. Авчуудад гэдэг юм уу. Өөрөө ахлах болонготой яг багийн уур амьсгалыг яаж тэгж өөрчилж чадав? За энэ нь бол юу л да. Ганц бас Алтан очиртой ч гэжтэй. Манай ган улаг гээд туслах дасгалжуулагч орж ирсэн. Тэгээ Алтан очир маань болохоор тэр гадаад дасгалжуулагчаас авах юм аваад Монголд юунд тохирохоор байна. Тэрийг сураад мэдсэн. Тэгээ манай ган улаг болохоор туршлагатай. Олон жил тоглосон тоглогч. Тийм болохоор бид нартэй ярилцаад хэдүүлээ тамирчтайгаа бас дасгалжуулагч ойлгоцсон хэвээр. Тэгээд хин юу хийж чадах вэ тэрийг сайн мэдж байгаа. Тэгээд бид нар чинь нэгдэн нийлээд тэгээ манай одоо 2 матч ирсэн. Тэгээ Баттар матч гэсэн байж байгаад явсан, дахиж ирсэн. Тэгээ энэ жил чинь манай их олон юм боллоо шүү дээ. Тэгээ хамгийн их хөдөлгөөтэй байсан. Тэгээ бид нар 14 дараалж чадсан байлээ. Тэгээ тэрэнд бол яг тухайн үед бол ачаалал өгөөгүй. Тоглолт нэг шатаар л тэгээ дараагийн тоглолтод уудж явсан. Эхлэлийн шатнд плей-оффд орох байсан. Бид нар плей-оффд орж чадсан бол за дараагийн учраа тэгээ ямар багтаа таарах вэ? Бид нар бол энэ дооцоо хийгээгүй л дээ. Зөрөөсөө ингээд хожоод дуусгая. Тий, ямар шиг байсан таарэ. Тооцоо юм дими гэж боддог шүү дээ. Тий. Тэгээ таарсан. Тэгээ цааш нэгээд тоглож явсан да. За тэгэхээр өнөөдөр үзэгч та бүхэн харж байгаа Үндэсний Супер Лигийн авраг багийн цом маань харагдж байгаа. За үнээр сайхан нэлээд том сүр барагтай сайхан цом тэгээд одгийн дөнгөж Австралиас ирээд буулаа. Баг нь плей-оффын гадна бичигдсэн 7 хоногч вэ. Тэр үед яг одоо би дутагдж байгаа болооч гэдэг юм эсвэл багийнхаа тоглолтыг нэг ирчээд нэг тоглолт үзээ суучдаг гэж санаж байна. Тэр тоглолтын дээрээс юу нь яах ёстой бол гэж бодчих. Яг тухайн үед бодож ирсэн юм аа. Тухайн үеийн мэдрэмжээс нэг хаваацаж. Тухайн үед бол яг ороод тоглох боломж бол байсан. Гэхдээ талбай дотроос багийнхнаа бүгдийг яг юу бодоос тэгээд яг яаж мэдэхэд хэцүү яагаад гэвэл тоглолт болж байгаа. Зүгээр хажуунаас харж байгаа гэдэг бол яг хэн маань яг ямар нөхцөл байдалтай байгаа юм. Хин яг дотоод уур амьсгал ямар байгаа. Шинэ коучс яг юу хэлэх гээд байгаа. Тэрийг мэдрэхийн тулд эхний тоглолтыг бол үндсэлтэй. Яг зүгээр плей-оффын гадаа үлдсэн, олон даваа хожигдсон тэгэл ирлээ гээл тэ. Тэрийг бол нэг тийм ачаалал өгөөгүй. Зүгээр гол нь багийн дотоод уур амьсгал хэр байна. Яг хин юу бодож байгаа юм те. Тэр биднэртэйгээ ярилцаад ойлголцоод тэр нь болж тэрэнд таалагдж тэрэнд таалагдахгүй байгаа юм байна. Тийм мэдэж авах хамгийн гол нь байсан. Тэгээд тэрийг мэдж аваад тэрний дараагийн 2 тоглолт тоглосон. Гэхдээ бас дутуу мэдсэн байсан. Дараагийн тоглолт хожигдсон.
Тэгээд талбай гаднаас нэг мэдэрсэн, дотроос нэг мэдэрсэн. За одоо ингэх ёстой байна гэдэг. Багийг ингэж явах юм байна. Ингэж багийн нөхцөл байдалтай байгаа юм байна гэдэг. Багийн ахлагчтай болон хоёр коучтой ярилцаад тэгээд ажилд орж ирсэн. За алдаага зүгээр нэг юм шууд засъя гэж засах бол хэцүү. Тэгээд багаас нь хинээс эхлэх вэ гэхлээ те. Хин хамгийн том алдаа. Хин арай бага. За энэс эхлэхээ шийдэгээл. Тэгэл юм багаас нь шийдэж эхэлчихсэн. Тэгээд манай багийнхан ч гэсэн нэрэл шийдэж хэлээд за одоо чи тийм байна тэг ингэхгүйгээр тэр чин болж байна эн чин болж байна нэгээ зас одоо бол одоо наа чин биднэрт хэрэггүй биднэрт чинь эн чин хэрэгтэй ягаад гэвэл энэ бол зөвхөн нэг хүн биш энэ бол баг шүү гэдэг л ялцж явж байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн Суперлигийн финалд СП тасын үлгүүд баг гэж одоо төрөл дууссан. За өнгөрсөн жил СП тасын үлгүүд баг сайн байсан, харцууч сайн байсан. Финалд 4 тэгээр шүүрдүүлээд дууссан санаж байна. Энэ жил буцаж финалд гарч ирээд эхний тоглолтыг маш олон хоногийн зөрүүтэй хоцсон. За тухайн үед ер нь зүгээр спортын хооронд тоглолтыг үзчихсэн. Харцаг багийн дэмжигч гэлтгүй ер нь бусад тасам хүмүүс сонирчид за харцаг ер нь зогсоох баг ялгаа гэж ингэж бодож байсан баг. Яагаад гэвэл түүний өмнөх тойргийн тоглолтууд плей-офф эхний хоёр шатнд өршөлтөд бүгдийн шүүрдээ гараад ирсэн байсан тийм. Тэгээд эхний тоглолт хожсны дараа хоёр тоглолт дараач хожигдоод тангард бол 2-1-ээр цогцлыг тэргүүлж ирсэн. Яг энэ үед харцаг багийнхны сэтгэл зүй ямар байсан бол ер нь зүгээр тэр дараачийн 4 тоглолтод ажил 2 болгож тэмцүүлж чадаагүй байсан бол 3 тоглолт дараалаад хожих шаардлагатай авраг авахын тулд бас нэгэн том юмтай тулгарсан байсан шүү дээ. Тэгээд энэ үед сэтгэл зүгээ яаж бэлтжээ. Тэгээд би зүгээр та хоёроос ингэж асууж байгаа нь багийн залуу тоглогчид чинь жишээ нь та хоёрыг л одоо жишээ нь харна гэсэн үг л дээ. Миний одоо төсөөлж байгаагаар за багийн лидерүүд эдгээр тоглогчид одоо ямар сэтгэл зүйтэй байна. Одоо эндээс би юу хийхээ мэдэх ёстой ч гэдэг юм уу. Эндээс нэг чиглэлөх ёстой гэсэн байдлаар харж ирсэн боломжтой байна. За хоёр дараалаад эхний хожингуудаа бид нэр эхлээд хамгийн том болон шүү төрүүлжлээ гэж утсан л доо. Тэ 15 тэ 15-0. За бид нэр төрүүлжлээ. Эхний хожигдол бид нар бас өөртөөсөө болсон бас том удаар тэ тангард баг манаас маш хүчтэй баг. Бид нэр дутуу хүн хийж болохгүй тэ. Тэгээд сайж баг тэгээд бид нэр тэгээд сэтгэл зүй яхаа хоёр дараалж хожигчоод 2-1 ер нь бол яг дөрөвт тоглолт бол ер нь яг аврагын тоглолт байсан та. Яг хоцсон өршөө явах. Яг юм санаачлах гартаа авах тийм тоглолт. Тэгэл тэрэн дээр яг 3 дахь тоглолтод хожигдоод бид нэр байрлалсан байсан. Байрандаа очиод хинч багийнхан тийм хинч тийм хожигдоод 2-1 болчлоо гэсэн сэтгэл зүйсээ байгаагүй. Яагаад гэвэл бид нэр чадна бид нэр хожино гэдэгт итгэлтэй байна. Дараа чи ярьсан дээр хэлсэн бид нэр чаднаа дахиад хожино. Яагаад гэвэл бид нэр нэг баг тийм болохоор хожино гэж ярьжсэн. Тэгээд залуу дүүнертэй болохоор бид нэр өөрсдөө хожигчоод унаал урваагаад байвал тэд нар бас адилхан тийм юм чинь. Тэгээд бид нэр зөвхөн хожидоог юм шиг харин ч хоцсон юм шиг хийгээд за биднэрт маш том сургамж боллоо. Одоо бид нар ийм алдаануудаа дахиад давтах хэрэггүй. Одоо дахиж ийм юм ярмааргүй. Инээсээ хожих тал руугаа хамгаалах тал руугаа хамгаалт руугаа хийдүүлээс голчтой бид нар довтлол тоглоод 2 хожигдчихлоо. Одоо буцаад үндсэн хамгаалт тийм нэг юм дутуу тэрийгээр хийж тоглож өгсөн. Хамтаа үзэгчтэй баярлалаа. Тайм аут нэвтрүүлэг энэ үрээ төв завсарж байна. Хэсэг хугацааны дараа та бүхэнтэйгээ эргэн уулзахдаа үндэсний Суперлигийн үндэсний аврагуудтайгаа өргөжлүүлээ ярилцуулна. Миний сонголт. Миний сонголт. Миний сонголт. Миний сонголт. Миний шин дугаар Skytel компани хэрхэн танд дараа төлбөр төлөвчлөгийн онцгой нөхцөлийг сануулгав. Энгийн дугаарынхаа бүртгэлийн хурамжийг 100%, азийн дугаарынхаа бүртгэлийн хурамжийг 50% чөлөөллөө. Мөн дараа төлбөрт чинь нэмэгдэж хүрт өчигдрийн хязгааргүй Facebook ирэх болон 2 шинэ урьдчилсан төлбөр дугаарыг таны сонголтоор бэлгэлэн. Таны сонгосон дугаарууд 2015 оны дуустал тантай хязгааргүй холбогдно. Skytel. Бидэнтэй Калифорни фитнес
боломж үргэлж байдаг. Banaqua усан танд эрүүл байж боломжоо бүрэн ашиглахад туслах болно. Banaqua боломжоо усал. Хамтдаа үзэгчтэй баярлалаа. Тайм аут нэвтрүүлэг та бүхэнтэйгээ иргэн уулзж байна. Үндэсний аваргуудтайгаа ярилцж байгаа, миний ярилцлага үргэлжлэж байгаа. За дараачийн асуулт одоо ер маань ирсэн зорилгоо биелүүлээ. Үндэсний аварга боллоо. Одоо сурж байгаа Австрали улс руугаа буцахаар болсон. За мэдээж гэр бүлийн хүн тэнд байгаа. Нэлээд их хугацаанд одоо ажиллаж хоосон байдаг. Одоо очиод үргэлжлүүлээд хичээлдээ яваад эхлэх үү? Тий, одоо ер нь очиод буцаал Австрали байсан амьдралаа буцаал ороод тэгэл яг хэмнэлтэд ороод явна л та. Тий, энэ ч ирээд юмсан зорилгоо биелүүлэх гэж ирсэн. Тэгээ ямсан зорилгоо биелүүллээ. Биш баяртай байгаа. Тэгээд маш ихтэй охинтойгоо ирсэн. Эхнэр маань ганцаар үлдсэн. Одоо бушуухан буцахгүй бол одоо болохгүй. Тэгээд нөө марашгүйгээр буцаага билетээ тохируулаад нөө бэлдсэн. Тэгээ одоо буцаал үлдсэн. Тэгээ одоо тэгээд ямар ч сан хэлэхэд харцаа багийн тоглогч нар болон те биднийг бас тийм сайленстэйг болгон голор сан те хамгийн гол манай гэр бүлийн хүн те нас нь бас явуулна гэдэг чинь те зөвшөөрлөгсөн гэр бүлийн хүн маань тэгээд бас харцаа багийн хөгжөө дэмжигчтэй тэгээд маш их баярлж өгдөг шүү та бүхэнд те тэгээд та бүхний ачаараас бид нараас ингээд аврагарлаа тэгээд маш их баяртай байна та нарт бас бидний аврах шүү аврагуудын бас аврах шүү те. Тэгэхээр боловсруулагаас багийн ахлагчаас асуух асуулт байна. Ингээд ер нь хаана ямар ажил хийд юм бэ? Талбай дээр сакс тоглодгийн сайн мэддэг болохоос миний хувьд одоо яг хувийн талаас нь бас ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй энэ талаар мэдхгүй, бас мэдхгүй, над чи мэдхгүй үзэгчдээс олон байж магадгүй тийм. За миний хувьд бол 10 жилээ бол 52 дугаар дунд сургуулийг төгссөн хаавал дүүргэн. Оюутан болохоор санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2004-өөс 2008 оны онд төгссөн. Тэгээ 2009 оноос худалдаа хөгжлийн банкнд ажиллаж байгаа одоо хүртэл. Тэгээд сая бас тэмцээний чөлөө авсан байгаа. Одоо ажилдаа буцаад орох төгсөж байгаа юм шүү дээ. Тий, одоо энэ ажилд орох цаг нь бас. Тэр тоглох юм байт юм. Тим тоглож болдог гэж байна. Багуудын аврагт болно. Лигийн 2 тоглогч талбай дээр нэг нь. Тэгээ манай баг ч худалдаа хөгжлийн банк ч сүүлийн 5 жилийн цомыг авсан. Багуудын аврагт тий. Дархан баг байгаа. Сайн. Лигийн авраг болохоос гадна тэгээд бусад жижиг том тэмцээнүүд ер нь бүгдийн төвөд идэв шүү. Өнгөрсөн жил Америкт 3 эсрэг 3 тэмцээнд муу шүү. Муу шүү, дамп, золоо. Дөрөв очоо бас манайхан төрүүлж ирсэн шүү дээ. Ер нь жил тойрон их завгүй байгаа юм байна да. Тэгээд би зүгээр одоо хоёр тоглогчтойгоо сагсан бөмбөгийн талаар зөндөө ярилцлаа. Тэгээд өөр бусад сонирхол одоо дуртай зүйлүүд юу байдаг энэ талаар ярьсан. Санаа үзэх дуртай. Би удаа Холливуудын кинонд дуртай шүү дээ. Холливуудын кино бол нугсвс одоо сүүлд гарсан дээр Avengers тэгээ Fast and Furious тэр бүгдийг үзсэн шүү дээ. Гоё. Тэгээд би ч гэсэн ер нь кино алгасахгүй үзье гэж хичээдэг. Тэгээд нэг одоо манай Монголд нэг сайхан зүйл болсон өргөө хүмүүсийн кино театруудад дэлхийн нээлттэй хийж байгаа кинонуудыг цог гаргаад ирэх нь бас их том давуу тал болж байна. Тэрээс зүгээр 10 жилийн өмнө тэрнээс өмнө ч юм одоо намайг жоохон багт юу тийм ахад одоо хулгай кино үздэг гэсэн. Одоо тийм бодолч намайг шахах болсон. Интернетээр үздэг байсан кино одоо кино театрт үзэх боломжтой болсон. Тэгээд дараагийн асуулт тэгвэл юутай одоо спортын хувьд зэрэглэлтэй холбоотой асуулт сумаар тоглохдоо ямар үз өнцөг дуртай вэ? За сүүлийн үед бол урд нь бол байнга Nike үздэг гэсэн. Сүүлд бол Jordan-гийн бүүз нэг дуртай болоо. Jordan-гийн бүүз юм хүнд идэг гэсэн. Одоо бол яг сүүлийн бүүзээ сүүлийн загваруудаа дагаад хөнгөрөөд гоё болцсон л шүү дээ. Зүгээр миний анзаарж байгаагаар Jordan брендийн сүүлийн загваруудаас Chris Paul-ын загварууд одоо бүр яг перформанс шүү гэдэг талаас бүр Chris Paul, Griffin-ийн бас загварууд сүүлийн загварууд таалагдж байна. Гоё болсон мэл. Одгийн юу хүмүүс тоглодог лээ. Өнөөдөр бол Kobe 10 хүмүүссэн байна. Талбай дээр гарахдаа Hyperdunk зүгээр Hyperdunk-ууд бол яг би өөрөө зүгээр пүүс сонирхдаг. Заалны яг тоглоход бол хамгийн ихтэйхэн сурал та. Тэгээд Hyperdunk 2010 оноос хийж гарсан бүгдээрээ шилдэгүүд нээсэн баг. Тэгээд өнгөрсөн жил одгийг Hyperdunk хүмүүсээ тоглосон гэсэн. Энэ жилээс Kobe юу шилжчихсэн бэ? За ер нь тэгтэл Nike л өсөлтөө тий. Nike дуртай. Тэгээ Nike гаргасан бүснүүд олон өсөд хөл дэвтэйхэн тэгээд жоохон бас бүх байхгүй бол одоо бид нар ч яасан доор тоглодог хүмүүс чинь уут одоо нэг тийм даавн бүсэнд байна шүү дээ. Тийм бүсэнд даавнс чинь ерөөдөө нэг 2 сар болоо тийм 3 сар болоо дуусчихдээ тэгээ ерөөдөө тийм эдлгээд байгаа чадвартай бүүзээ тий. Тэгэхгүй бол бас үүдээ ер нь хөл дэвтэйхэн тэгээд
бас шагаамаагаа боогоод тэ үдэхэд бас нэг пүүз өмсөг юм шиг санагдсан шүү дээ. Хүн чинь нэг арай хөнгөрөөч ирж байгаа юм шиг. Тиймэрхүү пүүз өмсөд. Жил тэгвэл ер нь хэдэн пүүз дуусах гэж байна. Тэс нэг одоо тоо мачтай. Ер нь тэгэл яг өмснөө тий. Тэгээ тоглолтын пүүз үзээд тусна бас нэг 2 морийг байлгаж авахгүй бол тэгээд нэг нэвжэл нэг тоглолт дуусч байгаа тэгэхээр задарцсан гэдэг байж л шүү дээ. Ер нь бол нэлээ самбарт орчин болохоо тэгэл хүний хөл дээрч гიშгэн хүн хөлн дээр ээж гიშгүүлэн тэгэл ер нь их юм болдог болохоор тэгээд ер нь манай зориг бол тэгсэн тоглолтын. За тэгвэл пүүз гуталт юм байдаг юм байж. Финалийн сүүлийн тоглолт хамгаалах шинэ ордонд болсон нэ. Тэгээд шинэ ордон миний хувьд таана шиг харахад тоглолт үзэж амжаагүй л юм л да. Ядуу заад аваад гэсэн тоглолт сонирх. Байгаад энэ шинэ зааланд тоглолт ямар байсан талаар таарна сэтгэлээ яриач. Шинэ зааланд маш сайхан байсан. Air condition ажилласан бол бүр гоё л. Би бол таажиг халтруулахгүйгээд ур чинжигөө шат угаасан шүү дээ. Тэгээд тэр дийлэгс дууралт болно те. Тэгээд цагны ажиллаж байгаа ер нь бүх юм маш их таалагдсан. Тэгээд жоохон зайтай ч гэсэн те одоо удахгүй тийшээ зам сайхан болоод ирчүүл дэд үзүүлж байгаа явуучвал тэгээд маш гоё болохаа ер нь тэгээд хотын төв нөхөөлүүдээ те. Тэгээд ер нь хүмүүс нэгэн тоглолт үзэх гээд тэгээд лиг үзэх гэж байгаа бол бас нэг цэвэр агаар төрчөөд бас боломж нь те. Цагаа нь айтайхан өнгөрүүлээд ирдэг газтай болчоосоо тэр маань ч бас нээлттэй ээжтэй л гэж бодож байна. Тэгээд би зүгээр яг тэр финалийн тоглолтууд сүүлийн өдрийн тоглолт болдог өдөр анзаарч ирснээр тоглогч маань давтал том дэлгэснээр гарч байгаа байн дээшээ хараад дээр статистик үзүүлэлт гарч байгаа. Энэ талаар бас арай одоо олон улсын тэмцээнд гадагшаа явахад нэг юм байдаг байсан баг өмнө. Тэгээд нэг юм гоё ордонтой болчихлоо, гоё самбар гэж одоо энэ бүгдийг 100% ашиглах хамгийн чухал зүйл нь болчиход байгаа. Тэгээд яг тэр өдөр тоглоод сүүлийн финалийн 6 дахь тоглолтоо хийгээд авраг авчаад баяраа тэмдэглэжсэн тэр мөчөд хацсан багийн фэнүүд тэр ордон дотор гаргаж байгаа дуу чимээ уухалж байгаа энэ төр бол үнээр гайхалтай ажил. Тэгээд би бол зүгээр энэ жил финалд үлдсэн танаа баг, тэгээд дээрэс нь танан гард баг, за мөн SPL хашийн хөлгүүд энэ гурван багийн фэнүүд ер нь Монголд хамгийн одоо хүчтэй юм болов уу гэж бодож байна. Тэгээд ер нь зүгээр баг удаан хэмжээнд тогтвортой амжилттай байх нь фэнүүдийг араасаа байхын дагуулах гол хүчин зүйл болдог болов. Тэгээд эрхчил аврага хамгаалахын төлөө бүхнээд ажиллана да. Дараалсан аврага авна гэдэг бол хамгийн NBA-ийн тоглогч хэлдэг шүү дээ. Аврага хамгаалах нь бүр илүү хэцүү байдаг гэдэг. Эрхчил тэгэл бүх хүчээд ажиллал. Тэ хичээндээ. Багийн үндсэн бүрэлдэхүүнд бол ер нь өөрчлөлт авахгүй байх тийм болцсон баг юм. За бүрэлдэхүүн одоо бол хэлэхэд хэцүү байна. Тэ одоо манай одоо 2 маань явчин тэгээ бас тоглогч хэрэгтэй болно мэдээж. Тэ яг тэрэн дээр бол одоохондоо бас үндсэн бүрэлдэхүүн бол байна. Би зүгээр юу гэж асуух гээд байна гэхээр NBA-ийн тоглогч чиг одоо чөлөө даагнд болоод ийм одоо өөр багтаа гэрээ хийх боломжтой тоглогч байгаа юу гэж асуух гээд байна л та. За манай хогс одоо тийм бол байхгүй шүү дээ. Ерөнхийдөө бол бүгд байна тийм. Түн тэр чигээрээ байна гэж одоо ер нь ихтэй хэлээд болох юм байна. Энэ үрээд таймаут нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлж байгаа үзэгчтэй өнөөдөр миний урилгыг хүлээн авч студид маань хүрэлцэн ирж дотны яриа өрнөсөн хоёр аврагтаа баярлалаа. Тэгээд цааш таашдын спортын амжилт карьерт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсэн мөн ихчил аврага хамгаалчаад бас дахиад нэг ярьцлага өгөөрэй гэж хүсмээр нь аврага хамгаалах. За баярлалаа. Хамтдаа үзэж та бүхэнд баярлалаа. Дараагийнхаа дугаараар ирээд уулзлаа. Түр баяртай. Миний сонголт. Миний шинэ дугаар Skytel компани эрхэм танд дараа төлбөр үйлчилгээний онцгой нөхцөлийг санал болгон энгийн дугаарынхаа бүртгэлийн хураамжийг 100%, азийн дугаарынхаа бүртгэлийн хураамжийг 50% чөлөөллөө. Мөн дараа төлбөрт шинэ нэмэлт хүрт өчигдрийн хязгааргүй Facebook ирэх болон 2 шинэ урьдчилсан төлбөр дугаарыг таны сонголтоор бэлгэлэн. Таны сонгосон дугаарууд 2015 оны дуустал тантай хязгааргүй холбогдно. Skytel
Бидэнтэй хамт California Fitness. Хүн бүрт боломж үргэлж байдаг. Banaqua усан танд эрүүл байж боломжоо бүрэн ашиглахад туслах болно. Banaqua боломжоо усал.